Эрхэм үзэгчид та бүхэндээ лав гарагийн мэндийг айлтган хүргэж байна. DBS телевизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг төвөмсгийн мэдээллийн хөтөлбөр энэ өдрийн онцлог мэдээллүүдээ хүргэхэд бэлэн болоод байна. Анхаарлаа хандуулна. Эхний мэдээ Эрдэнэс 5 толгой хувьцаат компанийн 1072 хувьцаа ногдол ашгийг өвлүүлэх тухай мэдээллийг хүргэлээ. Дэлгэрэнгүй мэдээлэлд анхаарлаа хандуулна. Монгол Улсын засгийн газрын 2026 оны 154-р тогтоолоор Эрдэнэс 5 толгой хувьцаат компанийн 1072 хувьцаа эзэмшигч иргэн нас барсан бол түүний хувьцаа түүнд хуваарлагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчөд шилжүүлэх ажиллагааг 6 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж байна. Энэ талаар зөвлөгөө мэдээлэл өгөх уулзалтыг Дархуул аймагт зохион байгууллаа. Монгол Улсын засгийн газрын 2026 оны 4-р сарын 29-ний өдрийн 154-р тогтоолоор Эрдэнэс 5 толгой хувьцаат компани 1072 хувьцааг өвлүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах ажлыг даалгасны хүрээнд Эрдэнэс 5 толгой компани ажилчид Улаанбаатар нийслэлийн нийтдээ 29 цэг 21 аймгийн хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулан мэдээлэл зөвлөгөө сурталчилгааг түгээж ажиллаж байна. Энэ ажлын ухаан хүрээнд Дархан уул аймгийн эцэг даргын тамгын газар натратчдын холбоотой хамтран 2026 оны 6 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд тус аймгийн нэг цэгийн үйлчилгээнд дээр мэдээллийг иргэдэд түгээж ажиллаж байна. Уг цэгт хүрэлцэн ирснээр ард иргэд маань 1072 хувьцаатай холбоотой бүхий л төрлийн мэдээллийг авах боломжтой байгаа. Ёсны өвлөгч та 1589 дугаарт утсанд тухайн нас орсон иргэний регистрийн дугаарыг хийснээр тухайн хувьцаа байгаа эсхийг бол мэдэх боломжтой. 2 дугаар алхам нь болохоор өвлүүлэгчийн хамгийн сүүлд оршин сууж байсан баг хорооны засаг даргын тодорхойлолт, мөн хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар. 3 дугаар болохоор хууль ёсны өвлөгч болохыг нотлох баримт бичгүүдийг бүрдүүлсэний дараа өвөнд дээгдсэн газар натратд хандах байгаа. Тэгээд 4 дугаар алхам болохоор өв хүлэн авагч нь Монголиа системээр үн цаасны данстай эсгээ шалгаад нийлгээгүй бол захимаар нийлгэх шаардлагатай тохиолдолд брокеринг компани дээр данс нийлгэх бүрэн боломжтой байгаа. 5 дугаар алхам бол үн цаасны төвлөрсөн хадгаламжийн төв үн цаасаар гэрчлэгдсэн Эрдэнэс 5 толгой хувьцаат компанийн хувьцаа ногдол ашгийг хууль ёсны өвлөгчийн үн цаасны дансанд бүртгэж баталгаажуулснаар энэхүү 5 алхам ингэж байгаа. Ер нь бол энэхүү үйл ажиллагаа бол 2026 оны 6 сарын 1-ээс 2027 оны 6 сарын 1-ний өдрийг дуустал бүтэн 1 жилийн хугацаанд үргэлжлэх процесс байгаа. 154-р тогтоол бол 1072 хувьцаа болон ногдол ашгийг өвлүүлэх эрх зүйн харилцаа бол үүссэн. Энэ маань 2011 оны 3 сарын 31-ээс хойш нас орсон иргэний хувьцаа болон ногдол ашгийг өвлүүлэх бол 6 сарын 1-ээс бол эрх зүйн харилцаа нь бол үүссэн. Энэ дээр юу гэхээр талигачтай хамгийн сүүлд хамт амьдарч исэн өвлөгч 3 сарын хугацаанд өвлөхөөсөө татгалцсан хүсэлт гаргаагүй бол өвлсөн тооцно. Хүсэлтэд гаргаад авах шаардлагагүй гэсэн үг. Ер нь бол хамт амьдраагүй өвлөгч байгаа шүү дээ. Хүүхдүүд нь тустай байдаг, гадаад оронд байдаг. Хамт амьдраагүй өвлөгч 2026 оны 6 сарын 1-ээс 2027 оны 6 сарын 1 хүрт 1 жилийн хугацаанд аль байгаа газрын материад эсвэл консулын газараа өвлөх хүсэлтэд бол гаргаараа гэдэг хуулийн хугацаа бол нэгдэж байгаа гэсэн үг. Ер нь бол хамгийн ихэнд ойр байгаа материад дээр бол энэ өвлөх эрх хувьцаа болон ногдол ашигынхаа зөвлөгөөг бол аваараа гэж зөвлөж байгаа. Тэгэхгүй бол иргэд маань сошиалоор бол янз янзын мэдээллээр аваад багийн дарга дээрээ очиод эсвэл иргэний бүртгэл дээр тодорхойлолт авъя гэд очиод дараалал үүсгээд байгаа дүр зураг бол харагдаад тах шиг байна. 2027 оны 6 сарын 1-ээс хойш бол бид нар өвлөх эрхийн гэрчлэгээ бол олгоно. Хэрвээ иргэний хуульд байдгийг лавта баримтаар нотогдвол хугацаанаас өмнө өвлөх эрхийн гэрчлэгээ олгож болно гэсэн заалт байгаа. Гэхдээ бид нар овгоор нь овголцсон эрэгтэй хүний хаатар нэг гэдэг маягт бол гарахгүй. Гэвч гэрлээгүй мөртлөө тухайн иргэний овгоор овголцсон хүүхдүүд ингээ байдаг. Тийм учраас бид нар хууль ёсны өвлөгчийн эрх ашгийг хамгаалахын тулд 1 жилийн хугацаанд хамгийн ойр байгаа материад дээрээ өвлөх хүсэлтэд гаргаараа гэдгийг л зөвлөж байгаа. Хамт амьдэрсэн өвлөгч татгалзаагүй бол өвлсөн тооцоод явчих учраас тэд нар маань бол санаа зовхгүй байж болно л гэж үзэж байгаа. Та бүхэн 1072 хувьцаа ногдол ашгийг өвлүүлэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг 1800 1072 7012 Тэг460 дугаараас аваарай. Дараагийн мэдээ
48 улирал үнэлгээтэй суралцсан 89 сурагчид Дархан аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж урамшууллаа. Ерөнхий боловсролын сургуульд 12 жил суралцах хугацаанд улирал бүр A дүн авч 48 улирлын туршид бүх содлогдсон хичээлээ амжилттай судалсан Дархан аймгийн 89 сурагчийг өнөөдөр алдаршууллаа. Дархан хотын залуучууд театрт зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр аймгийн засаг дарга аз жаргал тэргүүтээ аймгийн удирдлагууд шилдэг сурагчдад батлам шагналыг нь хүндэтгэлтэйгээр гардуулсан юм а. Найрамдлын Дархан хотын ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид ирээдүйд эзэмшсэн мэрэгжилтэд үнэнч байж дотоод болон гадаадын ихтэй сургууль суралцсан их орондоо хэрэгтэй хүн болохоо баярын сэтгэлийнхээ амтаар илэрхийлж байлаа. Ямцхан намайг Батуулгын Өнөрчимэг гэдэг би Шарын гол сумын 2 дугаар сургуулийн 12 Б ангийн сурагч байна. Өнөөдөр 48 улирал дүнтэй суралцсан үеийнхээ олон найзуудтай шагналаа гард авж байна. Сэтгэл маш их өндөр байна. Тэгээд намайг өдөө зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн аав ээжтэй болон энэ амжилтад хүрэхэд тусалсан сургуулийнхаа багш нартаа, анги удирдсан багш, эдэр цэцэг багштаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд гэр бүлийнхэндээ маш их хайртай шүү. Ангийнхаа найзуудад баярлалаа. Үеийнхэн бас энэ өнөөдөр мөр зэрэг шагнал авж байгаа найзуудаа баяр хүргэе. Батмуухийн хонгор зэл гэдэг би Дархан аймгийн Шарын гол сумын 2 дугаар сургуулийн 12 ангид суралцдаг. Тэгээд өнөөдөр 48 улирал үнэлгээтэй суралцсан хөдөлмөрөө үнэлүүлээд өнөөдөр засаг дарга маань авч уулзлаа. Тэгээд өдөө зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн ээж аавдаа маш их баярлалаа. Тэгээд сургуулийн хамт олон тэгээд анги удирдсан багш, сургуулийн удирдлагуудаа, найзуудаа, үеийнхэнтэйгэнтэй маш их баярлалаа. Тэгээд үеийнгийн найзуудаа элсэлтийн ерөнхий шалгалт болон цаашдынх нь амьдралд нь амжилт хүсье. Баярлалаа. 12 жил 48 улирлээ суралцсан гэдэг бол хүнээс маш их хүч хөдөлмөр шаарддаг. Тэр хүн өөрийн гэсэн хүч хөдөлмөрөөс гадна бусдын дэмжлэг маш их чухал байдаг. Жишээ нь зааж зөвлөж сургаж хүмүүжүүлсэн багш нар, дээрээс нь үргэлж хамт байсан гэр бүл найз нөхөд гэдэг бол 12 жилийн энэ хөдөлмөрт бол хамгийн чухал байр суурь эзэлдэг гэж боддог. 4 хичээлээр яаш өгнө. Түүх, нийгэм, орос хэл, англи хэлгээд. Тэгээ энэ хичээлүүдээр цаашдаа Монгол улсын олон улсын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулах дипломатч болно гэж бодож байгаа. Тэгээд аав ээж өөрийнхөө ачийг хариулна гэж бодож байна да. Ер нь бол хүн яг өөрийнхөө урдах юм аа. Урдхан араал хийгээд явж хахт ер нь бол өөрөө өгөөж нь ингээд хонь ирд юм байна гэж хэлээ да. Хүндэтгэл болж чадчихна. Тэгээд яг ийм том ирэх мөд ирсэн байна. Тэднэр бол ингээд ирж байгаа ирээд тэгээд ингээд шагнал гардуулж өгч гинэ гэдэг нь бол өөрөө хүндлэл. Тэгээд бас гарах бүрт ингээд хүүхд болгон гарах бүрт ингээд үеийнхийнх маань ингээд халуун алга ташлалтаар өгчөж байна. Тэр нь бол бас үнэхээр гоё байна. Тэгээд цаашдаа гэвэл би бол 4-5 хичээлээр ийш өгч байгаа. Тэгээд ер нь бол ангаахын салбар руу шүдний эмчээр орно гэж бодож байгаа. Сайн байна уу? Мөнхбатын Мишель гэдэг. Би Монгол оюун сургуулийн 12-1 ангид суралцдаг. Тэгээд энэхүү одоо шагналыг авсан даймаа баярлж байна. Тэгээд мөн энэхүү амжилтанд хүрэхэд тусалсан бүх багш, эцэг их, найз нөхөд, гэр бүлдээ хайр дотны хүмүүстээ маш их баярлалаа. Байнга намайг юу хичээл ихэд тогтоо орчин бүрдүүлж өгдөг эцэг их байгаа. Мөн ойлгохгүй зүйлийг минь мөрөл зааж өгдөг хайртай багш найзууд минь хүртэл байгаа. Эх орондоо би их зүйлийг хийж бүтээсэн хүн болъё гэж зорж байгаа. Тэгээд тий зорилтондоо хүрнэ. Эрдэнэтрийн Мишель гэдэг. Би 3 дугаар сургуулийн сурагч байна. Ер нь бол маш их хичээл зүтгэл бол гаргасан. Ер нь бол өдөр шинэгүй ер нь бол хичээлээ хийдэг. Одоо ер нь ирээдүйд би хятадд эдийн засгийн мэргэжлэр ер нь сурыг гэж бодож байгаа. Мөн Монгол болон Хятадын эдийн засгийн гүүрэн олж өгнө гэж би өөрийгөө бодож байгаа. Өөрөөрөө их бахархсан мөн надтай хамт шагнал авсан бүх сурагчтай бүгдэнд нь баяр хүргэж байна. Дархан аймгийн хэмжээнд энэ жил 1500 гаруй хүүхэд 12 дугаар ангид төгснө. Нийт төгсөгчдөд эзэлтийн ерхий шалгалтанд нь амжилт хүсье. Төмсийн мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Дархан аймгийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас сургууль цэцэрлэгийг амарсантай холбогдуулан хүүхэд багшуудад тавих хараа хяналтаа сайжруулж, цоохондоо хаалт хийх, сурон скутер мопед унаж, замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарах зүйлсийн талаар зөвлөмж мэдээллийг хүргэж байна.
Сургууль цэцэрлэг амарч байгаатай холбогдуулаад гэр бүлийн орчинд бол хүүхдүүдийг бага насны хүүхдийг хараан хяналтгүйгээр 2-3 цагаар үлдээхгүй байх, мөн хүүхдүүдийг гадаа урт хугацаагаар тоглуулах хяналтаа сайн тавиарай. Насанд хүрэгчтэй хамт үлдээж хүүхдүүдэд хаана хинтээ найзалж нөхөрлөж гин. За яг энэ дотроос бас өсвөр насны хүүхдүүдэд тавих хараан хяналтаа бас их сайжруулаарай. Их сайхан ярилцаж, сонсож, өөртөө ингэж ойлголцож манай хүүхдүүд тулгымцсан асуудлаа ярьж эцэг ихтэйгээ ойлгоод. За хоёрт нь бас нэг юм анхааруулмаар байгаа. Манай эцэг эхчүүд одоо ажил ихтэй өсвөр насны хүүхдүүдэд насанд хүрэгчдийнхээ үүргээс гүйцэтгээд хүүхдүүдээр харуулад байдаг. Дүүнэрээ бол харах үүрэгтэй ч гэлээ гэсэн урт хугацаагаар харахаар дүүнэр дээр хяналт тавихтаа бас жоохон насны хувьд бол сул байдаг. Тийм учраас манай эцэг эхчүүд хүүхдийг заавал асран хамгаалагч буюу насанд хүрсэн хүнтэй үлдээж хүүхдээ аюулгүй байдлыг хангаж ажиллаарай. За мөн одоо гадаа тоглоход нь ч гэсэн их жахтаа хамт тоглож хаана тоглож байгаа дээр нь хяналт тавьж бид хүнтэй бас хамтран ажиллаарай гэж зөвлөж байна. За мөн одоо хичээл сургууль амарчаатайгаа холбогдсон орон сууцны айлууд маань цонхны хамгаалтыг заавал одоо хийж хэвших хэрэгтэй байна. Бид ер нь аливаа эрсдэл хязээ үүсгийг таамаглаж мэдэхгүй хүүхдтэй харилцдаг хүн бүрт энэ асуудал бол тулгамддаг. Эсвэгчүүд маань одоо хол ажиллаар явахтаа ч гэсэн бүгд одоо цонхныхон аюулгүй байдлыг хангана. Хоёрт нь манай хүүхдүүд гадаа тоглохдоо мөн одоо энэ дээвэр, гараашин дээгүүр гүөх. За энэс болж гэмтэх, бэртэх ийм эрсдлүүд бас гарч ийн. Тэгэхээр та бүхэн маань хүүхдүүдтэй энэ талынхаа эрсдлүүдийг сайн ярьж, тайлбарлаж, ойлгуулж, энд тоглож одоо өндөрт гарснараа ямар эрсдэл үүсдэг юм бэ гэдгийг хүүхдүүдэд сайн одоо тайлбарлан таниулж зааж өгөөрэй гэж эцэгчүүдэд зөвлөмөр байна. 27 цаг ирээд за хүүхэд залуучууд маань суран, мопед, скутер за одоо энэ нөгөө төлбөр төлөөд явдаг скутеруудыг ихээр хэрэгжилж байна. За тухайн тээврийн хэрэгслийг хэрэглэхдээ за иргэд залуучууд маань за нэг жет гэдэг одоо жишээ нь жижиг скутер дээр гуруула, хоёулаа давхралдаад явж байгаа юм нөхцөл байдлууд бас нэлээдгүй ажиглагдж байна. За тухайн тээврийн хэрэгслийг жолоодод явж байгаа бол ерөөсөө нэг хүн нэг скутер гэдэг байдлаар унах ёстой. Ер нь бол тэгэж яваагүйгээсээ болоод эрсдэл нөхцөл байдлууд за замтэрээ осолт өртөх, хохирох, за өөрсдийнхээ бие эрүүл мэндээр хохирох бас нөхцөл байдлууд үүсэж болзошгүй. Тэгэхээр иргэд маань энэ төрлийн одоо зөрчил дутагдлыг бас битгий гаргаарай. Нэгдүгээрт. За хоёрдугаарт мэдээж тээврийн цагдаагийн алба болон удирдах газруудаас бол тодорхой хэмжээний зохицуултыг хийж байгаа. За энэ зохицуулт нь ямар зохицуулт вэ гэхээр 16 наснд хүрээгүй хүн за тухайн одоо нөгөө жет байдаг юм уу, скутер, тапа байдаг юм уу, тээврийн хэрэгслүүдийг бол унах боломжгүй юм зохицуултыг хийж бас ажиллаж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд бас асран хамгаалагч нартаа бас уриалж хэлэхэд таны хүүхэд 16 наснд хүрээгүй бол бас тухайн тээврийн хэрэгслүүдийг сонгож үйлчлүүлэхгүй байхыг бас анхаарал хяналтаа тавиараа мөн цагдаагийн байгууллагаас бас уриалж байна. Бага насны хүүхдүүдийг автомашинаар тээвэрлэхдээ цонх лүүкээр толгой гарыг ил гаргахгүй байлгах, зориултын суудалд суулгаж бүс бүсүүлэх нь зүйтэй нэ. Өөрийн болон өрөөлийн амнаас эрүүл мэндийг хохирохгүй тулд аюулгүй байдлаа хангаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна. Мэдээ үргэлжилж байна. Миний мөрөөдлийн дөрвөн хувцас, гар зургийн болон дижитал артын уралдааны шилдэг бүтээлүүд шалгарсан байна. Одоо ингэж ийм амжилт авсан. Дархан улаангийн ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдын дунд мөрөөдлийн дөрвөн хувцас хэрхэн төсөөлдөг вэ сэдв агуулгын хүрээнд хүүхэд бүрийн бүтээл сэтгэлгээг дэмжиж тэдний санал бодол хүсэл сонирхлыг дөрвөн хувцасаар дамжуулан илэрхийлэх зорилготойгоор Дархан улаангийн оюутан үйлдвэрлэлийн найрамдал холбооноос санаачлан миний мөрөөдлийн дөрвөн хувцас сэдвт гар зураг болон дижитал артын уралдааныг зохион байгууллаа. Уралдаанд нийтдээ 300 гаруй бүтээл ирсэн бөгөөд шалгаруултыг Улаанбаатар хотоос холбооны урилгаар хүрэлцэн ирсэн Ариунаас Суурь брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Ариунагийн амтаар ажилласнараа онцлог байлаа. Зургийн уралдааныхаа шалгаруултыг хийж байна. За дөрвөн хувцсыг маань одоо шалгаруултанд Ариунаас Суурь загвар зохион бүтээгч маань ирсэн байна. За мөн боловсролын газраас ирсэн байна. За мөн хүнс хүд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас нэг мэргэжилтэн маань ирсэн байна. За мөн хүүхэд хөгжлийн газраас бас мэргэжилт ирсэн байна. За ингээд манай загвар зохион бүтээх багийн ахлагч маань за мөн хэвлэл мэдээллийн ахлагч маань ингээд ийм бүрэлдэхүүнтэйгээр шалгаруултаа хийхээр цугласан байна. Дархны одоо оюутлын холбооныхондоо маш их баярлалаа. Тэгээд манай төвшөө бимбо хоёр маань болохоор манай дизайнерууд аахгүй маш гоё санагдчихээн. Айгүй өнгөлөг, айгүй гоё харагдчихээн. За тэгээд эндээс ингээд
4 англи байгаа юм байна. 4 англи болгон дээр нэгийг шалгаруулах юм байна. За тэгтээ мэдээж эрийг нэг хувцалаад гарахтаа нэг гэр бүл байх ёстой шүү дээ. Энэ хувцнууч 1-р ангийн шал өөр байгаа л одоо 10-р ангийн шал өөр бас байж болохгүй. Тэгэхээр ерөнхий нэг тэр юугаас харна гэж бодож байна. Тэгээд мэдээж эрийг бас сайн оролцсон ангич гэдэг юм уу бас сургуулиудаас урамшуулъя гэдэг юм сая бас холбооныхоо тэргүүнтэй ярилцлаа. Тэгээ мэдээж эрийг нөгөө хүүхдэд бидэн өмсгөд гоё, хөөрхөн харагдах, гоё харагдах байх чухал. Мэдээж эрийг нэг өмсгөлийг чинь болол нэг скүр болон ойдлынхан ч хариуцж штэ. Хүүхдүүдийн тэр гоё өнгөлөг юу байлгамаар байна гэж өөртөө асуусаар яг хүүхдүүд сургуулийнхаа хувцсыг ийм хувц өмсгөнсөн гэж өөрөө яг бодож зурсан болохоор тэрийг нь айгу харъя л гэж бодож байна. Тэгээ магадгүй би бас ингэж бодод байна. Зарим нэг хүүхдийн юм дээр ингээд ханцуун айгу гоо харагдаад байдаг тий. Зарим хүүхдийн загвар дээр нь нөгөө нэг захан гоо харагдаад байдаг. Тэхийн бол бас яах вэ ингээд энэ хүүхдүүдийн юм ингэж яасан шүү гэдэг бас юм илүү харъя гэж бас бодож байна. Уралдаанд анги хамт олноороо болон ганцаарчилсан төрлөөр өөрсдийн бүтээлч санааг шигтгсэн зургуудаа илгээснээс 1-ээс 3 дугаар анги, 4-өөс 6 дугаар анги, 7-оос 9 дугаар анги, 10-аас 12 дугаар анги гэсэн 4 насны бүлэгтэйгээр тус шилдэг бүтээлүүдийг тодрууллаа. Хүүхдүүдийн өөрсдийн сэтгэмжээр зурсан зургийг ойдол үйлдвэрлэл, загвар зохион бүтээгч ахигч нар нь бодит болгохын төлөө хамтран ажиллана гэдгийг тус холбооноос онцлсан юм а. Нийтдээ 300 бүтээл ирсэн байсан. Ангиараа оролцсон бүтээлүүд маш их байлаа. Тэгээд шарын голоос орхон сумаас гээд 1-ээс 3 дугаар ангийн ангилал дээр гэхэд шарын голын 2 анги дараалсан байрууд эзэлжсэн. Тэгээд 4-өөс 6, 7-оос 9 дугаар ангийн ангилал дээр маш олон бүтээлүүд ирсэн байсан. Тэгэхээр энэ анги дээр 3 байр дандаа од сургуулиас ирсэн байсан. Тэгээд Ариун зай гээд төрөлх хурлын багш нь маш сайн ажиллаж багаар нь хамтарсан зураг шинэлэг санаануудыг аяг шигтгэж өгсөн байсан. За тэгээд 10-аас 12 дугаар анги харьцангуй нөгөө шаардлага хангаагүй бүтээлүүд болон өдөр тутмын дээр заасан хар өнгийг их тусгаж оруулсан байсан. Тэгээд маш цөөхүлээ оролцсон байсан. Дархуул аймгийн од сургуулийн отхон талаагчтай 5-5 анги маань 41 хүүхэд 41-үүлээ ороод одоо миний мөрөөдлийн 4 дахь хувцас гэдэг анги нийтийн зургийн уралдаанд тэргэн байрыг эзлээд байна. За хүүхдүүд маань яг өөрийн өнцгөөс хараад өөрийнхөө 4 дахь хувцсыг яг ямар байх тухайгаа бодож байгаад яг хүүхэд болгоны онцлог шингээсэн тийм 41 зураг гарсан байгаа манай ангиас. 5 дугаар ангиа яг төгсөж байгаа. Тэгээд хүүхдүүдийнхаа нэг дурсамжинд одоо миний мөрөөдлийн 4 дахь хувцас гэдэг зүйл чинь чухал зүйл шүү дээ хүүхдүүдийн хувьд. За тийм учраас ангиараа одоо заав гаргаж оролцъё гэж хэлсэн. Ер нь бол хүүхдүүдээ зөвхөн сургалтанд нь анхаарахаас илүү бас бусад зүйл хүмүүжил тал дээр нь хүүхдүүдээ бас анхаарч ажиллая гэж ер нь багш хүний хувьд бодож байгаа. Миний мөрөөдлийн 4 дахь хувцас төрөлд болохоор 6-аас 8 дугаар ангийн хүүхдүүдийг бол бүтээлүүдийг явуулсан байгаа. За тэгээ эндээс эхний 3 байрыг бол манай сургуулийн анги бол авсан байгаа. За тэгээд хичээлийн цаг дээр бол бүгдээрээ багт хуваагдж агаад хамтраад бүтээлээ гаргаж хийсэн байна. Хүүхдүүдийн бас хүсэж байгаа 4 дахь хувцас юм байвал сайндаа биднэрт ийм байвал илүү тохиромжтой гэдэг зүйлүүдээ хүүхдүүдээс өөрийнхөө хүснээр буудгаж чадсан баг. Тэгээд цаашдаа энэ ажил нь ч гэсэн бас буугаад те яг хүсэн дээр 4 хувцас нь үйлдвэрлэгдээд ирвэл бас дотооддоо хөрөнгө оруулалтаа бас үлдээгээд гадагшаа явахгүйгээр тийм бас давуу тал болж байгаа юм бас үндэсний үйлдвэрлэгчтэй дэмжиж байгаа тийм татаага юм хоёр давуу талтай нэг нь хүүхдүүдэд нөгөө талаасаа үндэсний үйлдвэрлэлд дэмжиж байгаа тийм татаага гэж байна. За тэгээд сурагчдын маань хувьд болохоор ерөөхдөө багаар хамтарч ажиллах чадварт ерөөхдөө суралцаж явж байгаа. Тэгээд энэ нь болохоор багаар нь ингээд амжилт гаргуулад багаар нь шагнаж байгаа явдлаас их давуу тал болсон гэж бодож байна. Манай багийн хувьд од сургуулийн 7-7 ангиас төлөөлж оролцсон байгаа. Манай ерөнхийдөө одоо үед хүүхдүүд Монгол өвс соёлоо ерөнхийдөө ихэнх нь мартсан байгаа. Тийм учраас манай баг маань өөрсдөө миний мөрөөдлийн 4 дахь хувцас гэсэн гар зургийн уралдаанд Монгол өвс соёлыг харуулсан тийм биелэг тэмдэгтэй өнгөний
хоршил харшил гэх зэрэг өнгөний утгыг бас маш сайн оруулж өгсөн байгаа гэж өөрийнхөө хувьд үгэнж байгаа. Харин одоогийн бидний өмсөж байгаа формын хувьд ихэнх хүүхдүүд ерөнхийдөө зангиагаа зүдэггүй бүрэн дөрөв төвцөө өмсдөггүй хүүхдүүд зөндөө байдаг. Яагаад гэвэл бид манай ангийн хүүхдүүдийн хувьд пижак нь хит их барьдаг, хит их цузаа материалтай байдаг, өнгөнд таалагддаггүй гэсэн тийм зүйлсийг сонсон байгаа. Тэгээ манай баг маань 3 дугаар байранд орсондоо маш их баяртай байна. Хүүхэд багцуудын төлөөлөл болж бид нэр дуу хоолойгоо хүргэсэндээ маш их баяртай байна. Тийм учраас ийм гоё уралдаан тэмцээн зохиосон ах эгч нартай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Од сургуулийн 7-гийн саянгийн сурагчтай байгаамаа. Ерөнхийдөө бол энэ уралдаанд оролцохдоо өөрсдийнхөө хувьцыг ирээдүйд илүү чөлөөтэй байгаасаа гэж хүсэж зурсан. Бусад хүүхдүүдийн ирээдүйд ингээд сэтгэл таарахаар гоё хувцас хийсэн байгаасаа гэж хүссэн. Ер нь одоогийн хувцас маань болохоор уг нь яг үнэндээ хөөрхөн гоё хувцас ч гэлээ тухгүй мэдрэмж өгөөд идэг юм шиг санагддаг. Энэхүү уралдааныг Дархан аймгийн оюутал үйлдвэрлэлийн найрамдал холбооноос санаачилж, ерөнхийлөн зохион байгуулсан бөгөөд аймгийн засаг даргын тамгын газар, хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар, боловсролын газартай хамтран амжилттай хэрэгжүүллээ. Шилдэг бүтээлүүдийг бодит болгохын төлөө дараа дараагийн ажлуудыг нэгдийг хэлж байна. Хөтөлбөр үргэлжилж байна. Smart Gate нь байгууллага сургууль болон олон нийтийн орчин зориулсан ухаалаг нэвтрэлтийн шийдэл бөгөөд хүний урсгалыг хянах, бүртгэх аюулгүй байдлыг сайжруулах зорилготой систем юм а. NFC технологи ашиглан хэрэглэгчийг хурдан найдвартай таньж нэвтрүүлэх боломжтой. Энэхүү төхөөрөмжийг Дархан аймгийн ерөнхий боловсролын 9-р сургуульд байршуулсан байна. Дархан аймгийн ерөнхий боловсролын 9-р сургуульд байршуулсан Smart Gate ухаалаг нэвтрэлтийн систем нь веб удирдлагын платформтой бөгөөд нэвтэрсэн хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэж, цагийн бүртгэл хийх, статистик тайлан боловсруулах боломжтой. Мөн гар утасны аппликейшнтэй холбогдсон ажиллах тул эцэг эх асран хамгаалагчид хүүхдийнхээ сургуульд орсон гарсан мэдээллийг бодит хугацаанд хянах боломжтой. 9-р сургууль дээр маань Gate гарцыг одоо он эхэлснээс хойш тестээр явсан. Сая улирал эхлээд одоо бүрэн хэрэглэн дээр шилжсэн байна. Тэгэхээр яг энэ сургуулийн энэ байр маань бол дунд ахлах ангийнхан суралцдаг 9-р сургуулийн байран дээр хэрэгжиж байгаа. За ITC компани нийгмийн хариуцлагын хүрээнд энэ Gate гарцыг Дархан аймагт одоо шилжүүлж, хандивлаж ингэж өгсөн байгаа. За энд одоо хүүхдүүд карта уншуулж орно. Уншуулад орохоор бол сургууль дээрээ хичээл дээрээ ирсэн. Карта уншуулад гарна, сургууль хичээл тарсан, сургуулиасаа гадагшаа гарлаа гэд. Тэгээ нөгөө хүүхдүүд буюу насанд хүрээгүй хүнд анхаарал халамж тавихад бол ихээхэн одоо онцгой үүргийг гүйцэтгэг нэ. Тэгэхээр цаашлаад одоо бас өргөтгөлөөд ингээд бага сургуульд нь бусад сургуулиудад бас энэ төсөл болж хэрэгжээсэй гэж ингэж бодож байна. За ITC компанид бас мөн нэмээд энэ 9-р сургуулийн гадна талд бол ийм гэрлэн гарцыг бас хийж өгөх юм. Тэгээ наадмаас өмнө ашиглалтанд оруулж өгөөч гэсэн хүсэлтэд манай хэлтсийн хамт олон бас хургуулсан байна. За ингээм бол хүүхдүүд ер нь 5 метрийн орчинд хүүхдийн болоод автомашины хөдөлгөөнийг мэдрээд анхааруулах, дохио өгөх, гэрэл асах, харанхуйд бас үйлчлэгээ үзүүлэх ийм дэвшилтэд орчин үеийн ийм одоо хэрэглэгдэхүүн болж хэрэглэгдэн. Тэгэхээр хүүхдүүд осол эндэгдэлд өртөх, гэмт хэрэгт одоо өртөх энэ эрсдлээс сэргийлж байгаа гэсэн үг. Тэгээд манай замын цагдаагийн тасаг гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл бүгд энэ дээр бас хамтарч ажиллаж байгаа. Тэгээд энэ төслийг хэрэгжүүлж байгаа 9-р сургуулийн хамт олондоо за мөн Gate гарцыг бэлгэлсэн ITC компанийнхандаа бас талархал илэрхийлье. За та бүгд ямрыг ирээ. Дархан аймгийн 9-р сургууль дээр одоо Gate гарц буюу одоо сурагчийг сургууль руу орох, гарах хөдөлгөөнийг бүртгэх энэ балга гарц төхөөрөмж байна гэдэг өнөөдөр нээлттэй хийгдэж байна. За энэ маань одоо хүүхдийг сургуульдаа ирэх, хизээ гарч байгаа дээр эцэг эх нь хараа хяналт тавих боломжтой. Хүүхд карта уншуулад гарах, орох хэрэгшинд нь эцэг эхийн утсан дээр нь одоо мессеж игнэ. За энэ маань одоо хүүхдийн хичээлийн бус цагаар гэмтрэг зөрчилд өртөж хохирох асуудлаас урьдчилан сэргийлэх санаа зорилготой. За дээрээс нь гадны хүүхэд сургууль руу орж ирдэг, одоо бусдыг дээрлэхтэй, дээрэмддэг, хулгайлдаг төрлийн гэмтрэг үйлдэх энэ зөрчлөөс урьдчилан сэргийлэх энэ санаа зорилготой энэ үүдүүдийн аргачлаар хэмжээ зохион байгуулагдаж байна. Дархан аймгийн сургуулиудын сургуулиудаас бол анх удаа маань сургууль дээр хэрэгжиж эхэлж байгаа энэ төсөл маань юуны төхөөрөмжийн хувьд бол одоо яг хүүхдүүд тус бүр өөрсдөө нэвтрэх карттай тэр картаараа уншуулад сургуульд орж ирээд сургуулиас гараад явсан мэдээллийг эцэгчүүд маань болохоор вебээр хандаад мэдээллийг авах боломжтой. За хүүхдүүд маань хэдэн цагт орж ив, хэдэн цагт гарч ив гэх мэтлэн мэдээллийг авах боломжтойгоос гадна сургууль гадны хүмүүс нэвтрэх боломжийг хязгаарлаж өгсөн. Ингэснээр болохоор одоо гадны хүүхдүүд орж ирж янз бүрийн асуудал үүсгэх юм уу те
өөр гадна дотны хүмүүс орж ирээд хүүхдүүдтэй асуудал үүсгэх юм уу? Энээс сэргийлэх гол зорилготой ач холбогдолтой гэсэн. Заашгүй шаардлагатай ажиллаар явж байгаа гадна дотны хүмүүс маань болохоор орж ирээд сургууль нэвтрэхийн тулд сургуулийн жижүүр дээр болол карт нь байж гэн. Тэр картаа уншуулад ажил төрлөө амжуулаад уулзахынтайгаа уулзаад явах боломжтой гэсэн. Төхөөрөмжөө одоо ингээд тижээлээс салгачихна. Тижээлээс салгачаар бүх хаалгууд нь ингээд дэлгэгдчихнэ гэсэн. Тэгэхээр ямар нэгэн хаалтгүйгээр гинти ослын үед бол гарч ороход асуудал байхгүй. Тэрнээс гадна маа сургууль чинь зөвхөн энэ хаалга биш бусад 2-3 гарц байдаг байхгүй юу? Тэр гарцуудаа бас гинти ослын үед ашиглахад бол асуудалгүй гэсэн. Энэ хаалгыг бол зөвхөн нэвтрэх одоо энгийн үед орж гарахад ашигладаг. Бусад хаалгууд бол бусад үед хаалттай. Гинти ослын үед бол тэр хаалгуудаа бол нэгээд гарч ороход ямар нэг асуудал байхгүй гэсэн. Энэхүү систем нь өндөр чанарын 304 төрлийн зэвэрдэггүй гам материалаар хийгдсэн бөгөөд удаа хугацаанд найдвартай ажиллах зорилттой. 1 минутанд 40 хүртэлх хүнийг нэвтрүүлэх хүчин чадалтай, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, хүний урсгал, цагийн бүртгэл, статистик мэдээлэл гаргах боломжтой юм а. Төвөмбөсийн мэдээллийн хөтөлбөрийн лав гарагийн дугаар үзэгчдэнд хүрлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.